За онлайн покерс болоод одоо өмнөх жил 6 хүн хамаа орсон байна. Маш олон гэр бүл салалт, өр зээлэнд орох, сүүлдээ онлайн покерт тонцсон залуус маань одоо сэтгцийн асуудал барж байна. Энэ талтай таймаар байрсуулж байгаа. За та яг амиа оролтын тухай ярьж эхэлж байгаатай холбогдуулаад бас бид нар хүний эрхийн үндэсний комиссээр энэ чиглэлээр бас судалгаануудад хийж байгаа. Цагдаагийн ерхий газар дээр байгаа тоо мэдээлэлээр нь холбогдуулж хийж байгаа юм л да. Амиа оролт бол эрхтэйчүүдийн програм л тэр тусмаа хамгийн одоо аз төрүүлж байгаа зүйл бол өсвөр насны эрэгтэй хүүхдүүдийн дунд амиа оролтын асуудал бас их өндөр байна гэж харж байгаа. Та сая хэллээ одоо онлайн буюу захим мөрөдөд тоглоомноос болж амиа орсон хүмүүсийн тухай яригдж байгаа ч гэсэн ер нь бол энэ бол жил ирэх тусам өсөх хандлагатай байна. Энд бол ажилгүйдэл орлогын бага байдал за дээрэс нь бол одоо ингээд энэ бизнесийг орчны одоо доктортой биш байдал гэдэг маш олон нийгмийн сэтгэл зүйн нөлөөлж байгаа. Тэгэхээр энэ дээр бол одоо хүний эрхийн үндэсний комисстэй хамтраад бас энэ одоо сэтгэл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бас байгууллагатай хамтраад бид тодорхой ажлуудыг хийхээр ярилцж байгаа. Тэр нь хүний амьд явах эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх хийгээд тэгээд шууд болон шууд бус утгаараа хүний амиа орлоход хүрэх нөхцөл байдлууд байгаа шүү дээ. Эрүүл болон дээр байгаа. Энэ дээр бол бид нар шалтгаан нөхцлүүдийг арилгах чиглэлээр бол одоо хүний эрхийн үндэсний комисс болон бусад байгууллагуудтай одоо СИМ-тэй олон газруудтай хамтраад ярьж байгаа. Хууль зүйн дотоод хэргийн хамтаач гэсэн энэ асуудлаар ярьж байгаа. Энэ suicide буюу одоо улсын хэлээр амиа орлтын чиглэл бол нөхцөл хандлагатай байгаа дээр бид нар хязгаарлах, ууруулах дээрээс нь side effect гэж хэлдэг шалтгаан нөхцлүүдийг яаж багасгах вэ? Үр дагавруудыг багасгахаас гадна одоо энэ нөхцөл байдлуудыг яаж багасгах вэ гэдэг дээр бол бид нар төвлөрч ажиллаж байгаа. За, мөрөгдөд тоглоомны хувьд гэх юм бол маш хүнд байдалтай. Сая жишээлбэл бид нар бас хүний эрхийн дэд хормын зүгээс Унгой аймагт үйл ажиллагаа явуулж байгаа, болон энэ үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэрүүдийн газруудаар явсан. Тэнд бол цагаан хад гэдэг одоо та сонсч байсан байх л та одоо байгаль орчин экологийн хувьд бол тэнцээ бол зөөрөл болчихсон. 20 гаруй мянган хүн одоо ямар нэгэн засаг захиргааны нэгж байхгүйгээр амьдарч байгаа хэсэг байгаа. Яг тэгэхээр нэг улсын тусгай хамгаалалтын газар дээр хоц зөрөн байгуулж болохгүй байгаад байдаг. Тэнд цагдаагийн үйлчилгээ байхгүй, тэнд эрүүл мэндийн үйлчилгээ байхгүй, нийгмийн дэд бүтц байхгүй. Зөвхөн гэрээт одоо албан хаагч нар тэнцээ бол одоо ажил гүйцэтгэж байдаг. Тэгээ маш олон нүүрсний ачиж буулгах одоо төвүүд байдаг. За экологийн хувьд бол маш хэцүү. Дээрээс нь тэр 20 гаруй мянган дээрээс нь одоо шулуух хэлэхэд бас залуучууд голцоо байна тийм. Тэгээд нүүрс тээвэрт ажиллаж байгаа хүмүүс байгаа шүү дээ. Тэр 10% нэмэгтэй 90% нь бол эрэгтэйчүүд байгаа байхгүй. За энд бол одоо бэлэн мөнгөтэй харьцах авсан мөнгөөр бас мөрөгдөд тоглоомд өөрөх барих машин дотор одоо олон километр өргөлжсөн урт очиж түлээж явахдаа ингэж донтох байдал түгээмэл ажиглагдж байгаа. Жишээ татах бол. За ер нь өсвөр насны хүүхдүүдийн дунд болон залуучуудын дунд одоо энэ мөрөгдөд тоглоом энд донтох асуудал маш их байна. За мэдээж одоо мөрөгдөд тоглоом донтсон хүмүүсийн төлөөллөөс бид нар уулзсан. Их үедээ хождог, сэтгэл хангалуун сайхан байдаг, мөнгөтэй болдог. Тэгээ дараа нь бол зориглоо том юм тавьдаг, амьдралаа үгүй хийдэг, ихнэр хүүхдээсээ салдаг. За дээрээс нь одоо тэр чинь одоо гэр бүлийнхэнтэй тааш тохирохоо болдог, хулгай хэрэгт холбогддог, дээрмийн хэрэгт холбогддог. Дээрээс нь болох юм бол одоо ямар нэгэн аргаар мөнгө олохын тулд хялбар аргаар мөнгө олох, гэмт хэрэгтэй холбоотой зүйлүүдэд одоо орооцолдог асуудал маш түгээмэл байгаа. За улсын хурал дээр бол улсын хурлын даргын захирамжаар бол 60 гаруй ажлын сууд байгуулсан. За энэ дээр ер нь бол крипто валютын чиглэлээр sandbox гэж одоо виртуал орчинд одоо зохицуулалтын чиглэлээр бол би нэг ажлын хэсэгт ороод байгаа. Ер нь бол энэ дээр бол хуулийн зохицуулалт маш хэрэгтэй байна. Мэдээж захин боломж нь өөрөө ингээд хүмүүст давуу тал өрсөлдөх чадварыг олохын зэрэгцээгээр захин заллан за захин одоо мөрөгдөд тоглоом буюу одоо хурм эхлэх аргаар хүмүүсийг одоо эд хөрөнгөийг алдуулах тийм цаашлаад одоо бүрсдэг санааны хүнд дарамтанд орох амиа орлох нөхцөл байдал хүрэх гэсэн зүйлүүд байгаа. Энэ дээр бол бид нар одоо хамаагүй судалгаа зайлшгүй хэрэгтэй байгаад байгаа. Нэгдүгээр судалгаа хэрэгтэй. Хоёрдугаар нь хүний эрхийн үндэсний хоёрдугаар хөтөлбөрийг бас хууль зүйн хамтрагын яамны зүгээс сенсороор оруулж байгаа. Тэр 25 онд бол бид нар хүний эрхийн асуудал дээр бас нэлээд томоохон төвөгтэй ажлууд хийх. Дээрээс нь хүний эрхийг зөрчиж байгаа, хүний эрхийг зөрчигд нөлөөлж байгаа нийгмийн шалтгаан нөхцлүүдийг бууруулах чиглэлээр бас бид нар одоо ингээд ажиллаж байна. За тэр утгаараа бол мэдээж одоо хүн бол интернет хэрэглэх бол өөрийнх нь эрхийн асуудал тийм үү? Ямар ч одоо нот хөрөмжтэй девайсаас орох өөрийнх нь эрхийн асуудал. Гэхдээ тэнд тодорхой хэмжээгээр нийгмийг соён гэгэрүүлэх, урьдчилан сэргийлэх. Хэрвээ та энэ замыг сонгоод явах юм бол эд хөрөнгийн эрсдэл гэр бүлтэй цаашлаад одоо эрүүл мэнд амьнаас алдах ийм эрсдлүүд байгаа шүү гэсэн энэ таниулгын ажлуудыг маш их хийх хэрэгтэй байна. Тухайлбал
461 дугаар одоо хорих ангитаар бид нар очиод хүний хэндэд орныхон зүгээс ажилласан. За тэгээд тэнд ажиллаж байхад бол яг энэ мөрөгдөд тоглоомд онцсон хүмүүс маш их байна. Энээсээ болж одоо төрөнгийн маргаан цаашлаад өргөн гинт эрэхт одоо ялагдаж болоод явж байгаа хүмүүс маш их байгаад байна. Нөгөө талаасаа шинээр одоо 10 гинт хэрэг одоо албагдаж байгаа, ял авч байгаа 10 хүн дотор 7 энийг гинт хэрэг гэж мэдээгүй. Тэгээд тань мэдхгүй буюу нөгөө соёнгийн гэрлийн ажил, таниулан сурталчлах ажил бас одоо их тийм хангалттай биш байснаас үүдсэн зүйл байгаа юм. За нодон жилээс эхлүүлээд бид нар 200 мянган орон дээр ч гэсэн энэ дээр нэлээд ажиллаж байгаа. Ер нь одоо яг энэ цахим мөрөгдөд тоглоом дээр чинь зөвхөн Монголд болоод байгаа үйлдэл биш, дэлхийд даяар болж байгаа. Зүүннүүд Азад бол маш одоо хүн төвшөнд төрчихсөн нөгөө хард танхимынхаа картел тайвар холбогдчихсон зохион байгуулалттай ийм ажиллагаа болсон явж штэ. Европ ч гэсэн сүүлийн түгээмэл тохиолдож байгаа. За энэ дээр бол гол одоо олон улсын жишгээр баримталж байгаа зүйл бол соёнгийн гэрүүлэх ажил. Тухайн зүйлийн хор уршгийг таниулан байдлуулах, сурталчлах. Энийгээ бол энэ босрлын системтэй боёж ажил байгаа. За мөрөгдөд тоглоом хаа нэвж जैन тэнд магадлалын онолоор харт тамхи мансууруулах бодис сэтгцэд нөлөөлөх юм бэлтгэмлийн одоо хэрэглээний асуудал улмаар тэрнээсээ болоод эрүүгийн хэрэгт одоо хохирогч болох эсвэл эрүүгийн хэрэгтэн буюу ялтан болох юм төслүүд байгаа. Тэгэхээр бид нар бол одоо энэ эрүүгийн хууль дээрэс нь одоо энэ холбогдох хуулиуд дээр энэ дээр бол маш нарийн зохицуултуудыг их зайлшгүй шаардлагатай болсон. За нөгөө нэг зүйл нь бол ер нь бол энэ донтолтыг бид нар бас өвчин гэж хүлээн зөвшөөрч ажиллах шаардлагатай байгаа. За хүний эрхийн одоо форум гэж байгуулгын зүгээс ч гэсэн өнгөрсөн 7 хоногийн лав гаргийн өглөөний 9 цагт бид нар уулзахдаа энэ талаар бас ярилцсан. Тэр нь бол донтолт бол ингээд аддикт гэж хэлдэг шүү дээ. Энэ бол өвчлөл юм байна. Өвчин юм байна. Тэгэхээр нэгэнд энийг бол өвчин гэж хүлээн зөвшөөрөх энтэй авах арга хэмжээ байгаа юм. Тэгэхээр ер нь бол ингээд том зургаар нь аваад үзэх юм бол хүн чинь гів гэмтэх мөрөөдөө тоглоомч юм болоод хамаагүй зарахгүй шүү дээ. Баг багаар тасгах тэр сошиал кондишн буюу нийгмийн орчныг бид нар яаж багасгах. Тэгээд яг энэ одоо гэмт хэрэг үйлдэх хэмжээнд сэтгэл зүйн бэлэн болоод донтолтыг болоод байгаа. Энэ нөхцөл байдалтай бид нар ямар хуулийн зохицуулт бөгөөд нийгмийн зохицуултуудыг хийх. За тэгвэл эндээс үр дагавар гараад ингээд асуудал гарцсан. Гэмт хэрэг үйлдэгдсэн ч гэдэг юм уу. Одоо жишээлбэл хүний амиа орлох нөхцөл байдал шууд болон шууд улсдаар бүрдсэн байгаа тохиолдолд цаашдаа яах юм. Ер нь гэмт хэрэг гэдэг бол онлайн дагуу бол бүрдэл хэсэг гэж байдаг. Объектив, субъектив гэсэн дөрвөн зүйл байгаа юм л да. Тэгэхээр одоо яаж нэхлээр яг энэ гэмт хэргийн бүрдлийг нөхцөлдүүлж байгаа тэдгээр асуудлууд дээр бид нар анализ судалгаа хийгээд улмаар нэг эрх зүйн орчинд нь яаж шийдвэрлэх юм, мөн нийгмийн орчинд нь буюу нөгөө соёл улсрлын орчинд нь яаж шийдэх юм бэ гэдэг дээр л бид нар нухацтай ханд цаг одоо гаргаж ярих цаг болсон гэж үзэж байгаа. За тэрнээс гадна залуучуудтай хандж одоо тоолоод байгаа залуучууд хандж та одоо бити тоглооч ямар уриалгах хэлмээр. 3 за хоёулаач 2 асуулт асуучлаа. За эхний асуулт нь болохоор юм байна. Ер нь бол одоо гэмт хэрэг судлал за дээрэс нь бол одоо энэ ялтны одоо сэтгэл зүйн судалтай гэдэг нэргээд олон зүйлүүд байна л да. За криминалистик гэж одоо тухайн гэмт хэргийн одоо мөн чанарыг судлах, за үр дагаврыг судлах тэр чинь нарийнсаад одоо гар ургамын хий дактилоскоп гэдэг юм ингээд цаашаа шинжлэх ухааны нарийн төрөл зүйл болоод явчихдаг. Гэхдээ нийгэм хөгжихийн хэрээр гэмт хэргийн төрөл зүйл нь бас давхар ингээд шин болоод яваад байдаг. Жишээлбэл одоо мөрөгдөд тоглоом гингүүд 20 жилийн өмнө бол бид нар одоо юу гэдэг юм одоо покерч гэдэг юм юмнуудыг ойлгож болдог байсан бол одоо XBet, 1xBet гэдэг юм уу те одоо нөгөө технологи хөгжихийн хэрээр технологи нь өөрөө хил хязгаар гаргүй те өдөр шөнөгүй хүрээ хамаарал асцар том тэрийг одоо тодорхойлоход хэцүү төлөвтэй болж эхэлж байгаа байхгүй. Өөрөөр технологи хөгжсөн учраас л захин мөрөгдөд тоглоом гараад ирлээ шүү дээ тийм ээ. Тэр энэ юу гэсэн үг юм бэ гэхээр дахиад хууль маань өөрөө нийгэмд гарч ирж байгаа асуудлыг шинжлэх ухааны үндэслэлээр судлаад түүний зүй тогтлыг гэмт хэрэг болохоос өмнө яаж шийдэх вэ? Болсныхан дараа тэгвэл энэ дээр нь бууруулах ямар одоо аргууд байна? Санкцийн жишээлбэл ямар санкц буюу одоо ял шийтгэлийн бодлого нь энэ дээр ямар байх ёстой юм? Өөрөлдвөл одоо хуучин бол тогтолцооны үед бол хүмүүжүүлэх гэж боддог байсан тийм үү? Тэгэхээр одоо энд чинь хүмүүжүүлэх юм уу? Эсвэл нэгэн донтолтын шинжилгээнд илэрсэн бол сэтгцэд нь нөлөөлсөн байна уу? Энэ яагаад энийг ингээд донтолтын хүчин шилээд байна гэхээр хүнийг ингээд одоо таашаал авахд ямар нэгэн дуртай зүйлээ хийгээд таашаал авахд хүний энэ одоо төв мэдрэлийн системээс команд өгөөд аз жаргалын даавар гормон ялгарч байгаа. Тийм үү? Тодорхой физик химийн үйлдэл болж штэ. Тэгээ тэр нөгөө даавраа ингээд олон дахин аваад байхаар тэрэндээ нөгөө донтол бий болж штэ. Сүүлдээ тэр даавраа авч чадахгүй болонгууд стресстэй бухимддаг, хяналтаа алддаг, олгоо зэлгийг гэмт хэрэг
амьтдтай холбогдох нөхцөл шалтгаан бүрдээд байгаа байхгүй. Тэр яагаад тэгэхээр энэ чинь хүний бие дотор биохими явагдаж байна. Биохимийн үйл явц процесс явагдаж байгаа. Тэр энэнийг ингээд олон улсын жишгээр бол маш олон янзаар судалсан байна. Олон янзаар судалсан байна. За монголчуудын хувьд яагаад энэ нь илүү бүр өндөр үндэсний аюулгүй байдлын түвшинд байна вэ гэхлээр эд одоо нэг манай улс чинь 900 мянгаас нэг сая орчим ажиллах хүчин байгаа байхгүй. Нас биеинд хүрсэн. Өөрөөр хэлбэл нийгмийн баялагийг бүтээх хөдөлмөрлөх насны. Гэтэл эдгээр хүмүүс тодорхой амьдралын зорилгогүй, итгэл үнэмшлэхгүй байгаа амьдралаа нураадаг. Нураах төвшөнд нь одоо алдаа оноо хийж болдог. Ийм зүйл байгаа учраас эрх зүйн хувьд бол яг энэ нь зөв гэж хэлэхээс илүүтэйгээр Монголд байгаа дэлхийн нийтэд байгаа суурь судалгаа Монголд бүр зориулж энэ дээр мөнгө гаргаж судалгаа хийх шаардлагатай. Ингээд тэрний шалтгаан нөхцлүүдийг нь багасгахад чиглэсэн хуулийн өмнөх аргуудыг бид нар эхлээд ашиглах хэрэгтэй. Гэхдээ энийг бол параллел нь шүү дээ. Дараа нь хуулийн аргачлалуудаа энийг бол тодорхой болгох хэрэгтэй. За хүн бол мэдэхгүй баригдахгүй яа гэм миний удаа тоглоод үзсэн юм чинь гэж л бодож орж ирж байгаа шүү дээ. За тэгээд нэг олонгууд бас баярлаад багсаг алдангууд шарн хөдөлгөх ч юм уу. Энэ өөрөөсөө хүний унган төрөлхийн л зан шүү дээ. Тийм үстэй. Шунаг сэтгэл гэж бол хааж байдаг тийм ээ. Тэнгүүт яаж юм гэхээр энийгээ дийлж чадахгүй тэр шунлагын хэмжээ томрсоор байгаа л энэ үр дүнд хүрч байгаа юм. Тэгээд хуулинд очиж болж байгаа байхгүй. Тэгээд одоо ялцын авдаг байдал бий болж байгаа. Эргээд энэ бол нийгмийн маш том сүдрийг дагуулж байгаа байхгүй. Өөрөлдвөл та мэдэн шүү дээ хард тамхи мөрөдө тоглоом дээрэс нь одоо хууль бус нөгөө биеийн хөндлөлтийн асуудал гурав чинь яг л хамт явж байгаа тийм ийм сүдэр байна. За нэг нь тоглоод эхэлсэн хүмүүс би бас залуучуудын төлөөлөлтөд уулзж хахад тоглож байсан тоглоод гарцсан гэсэн хүмүүстэй уулзчихсан. Эсрэг хэмжээний өөрөө төлөх гээд ингээ хөдөлмөрлөж байгаа. Тэр чинь богинохон хормын зандал их ашиг болол тэрэндээ итгэж найдаал тэгээд нэг хялбар аргаар олсон мөнгө учраас тэр мөнгийг үнц нь бол юу ч биш. Гэтэл одоо нэг удаагийн тоглолтоор 8-9 сая төгрөгийн ашиг олцсон өдөр тохиолдол байгаа байхгүй. Тэнгүүд одоо сарын 1-2 сая төгрөгийн цалинтай ажил хийх гэхээр утгагүй санагдал. Тэгээд нөгөө хялбар аргаар олж болж байгаа юм чинь гэдэг одоо хуулийн хэлгээр бол хөнгөмсгөр найдах гэж хэлж байгаа тийм. Хөнгөмсгөр найдсан тэр үнэлтэд хөтлөгдөж олон цаашаа гарч илүү том хохирлол яваад байгаа. Тийм учраас бол одоо мөрөдө тоглоом, тэр тусмын захин мөрөдө тоглоом нь одоо залуучуудад хэлэхэд тийм үү тэр хэсэг залуучуудад тэр энэ бол донтолтын өвчөө тийм гэхдээ идэрдэг өвчөө. За хоёрдугаарт нь гэх юм бол ер нь бол юу ямар үн цэнийг та дээсэн нөрөөн дээр утганы ерэн дээр тавьж байгааг л бодох хэрэгтэй тийм гэр бүл үр хүүхэд хан ижил ирээдүй итгэл үнэмшил энэ бүх зүйл чинь нэгэн өдөр хумхын тоосонд хийсэн одноо. Тийм учраас хүн шударгаар хөдөлмөрлөж мөнгө олох баялаг бүтээх амьдралдаа итгэл үнэмшилтэй байх хүсэл тэмүүлэлтэй байх талтай хичээгээч. Хэрвээ зовлон бэрхшээл байдаг бол сэтгэл зүйчдээр очиж болно. Тийм үү? Сэтгэл засалчдаар очиж болно. Найз нөхдөд хэлж болно. Шударгаар өөрийгөө бас ингэж үнэлээд цааш цаашдаа сайн сайхан амьдрах хэмжээ хичээгээч л гэж уриална. За баярлалаа.